За та нартаа комигийнхоо сезон 2-ыг ярьж өгөхөр бэлтлээ. Өвлийн нэг өглөө коми сэрүүлэгнийхээ дунд сэрлээ. Нажимигаас нөгөө дэвтрээ заавал авчраарай гэд мессеж ирсэн байна. Сургууль руугаа дөнгөж ороод байж л Нажими хацранд нь хүйтэн гараа нааж цочоодог. Тадана араас нь ирээд мэдлэхэд коми бас сахилгуудад хацрыг нь хайраад цочоочтیں۔ Нажими тэгсэн тэр хоёр дээр ирээд нэг жижигхэн дэвтэр өглөө. Комиг нь нөхөрлийн дэвтэр гинөө. Энийг бүх найзуудтай дамжуулаад нэрийг нь бичүүлээд явах ёстой гинэ. За тэгэл Таданоогоос эхлээл явлаа да. Агари, Рен, Макеру, Нинжа Шикай, Отори гэд зөндөө хүнээр бичүүлэх шиг болсон. 100 болох хаач байсан. Дахиад 87 дутуу байд юм да. Коми жоохон бараагаал явцдаг. Үзэгдэл солигдож Катай гэж ширүүн царайтай гараад ирлээ. Тэгсэн яг үнэндээ амар ичимхий. Бас дээрээс нь жаахан мэдрэмжгүй юм гинэ. Ядж яхад хичээлийн шинжил эхлэх үед ханаад хүрээд 7 хоног хичээлдээ яваагүй. Тэгэнгүүтээ хичээд бүтэн семестр тасалсан байвал яах вэ? Зориг орохын тулд зуны амралтаараа бие хөгжүүлээд үсээж өөрчлөөд хүн амьтанд дээрлэхүүлэхээргүй болчоод орж ирж байгаа гинэ. Ангидаа орж ирээд аль ширээн суугаа мэдэхгүй болонгуудаа ичээд хинээс ч асууж чадахгүй банталттай зогсож байгаа. Коми шиг харилцааны асуудалтай байж магадгүй гэдгийг Таданоол ганцаар анзаардаг. Нажими мэдээж хэрэг Катайг таньдаг болж таарна. Хөөгч ямар өөр болцсон гэсэн чи авч гараад миний өмнөх амьдралыг хэнд ч битгий ярил гэж байна. Буцаад ороод ирсэн ангийнх нь бүгд Комиг хамгаалах гэж байгаа гинэ. Тойроо зогсчиж. Катай ч аминдаа тэр идтэй харилцаа үүсгэх гээл дөхөөд очихдоо нэг хүүхдэд санаандгүй хүрчтیں۔ Зүгээр үгээл буфтансан нөгөө хэд нь өхмөр байна уу гэж сонсоод айгаад бүр аюул болно. Тэгэл Комиг олж харж байгаа. Вау, өмнө нь над руу хин ч ингэж удаан харж байгаагүй штт гээл нөгөө хоёр ч хоёулаа яахаа мэдэхгүй салгалаад ширтэлцээд идэв. Тэр аимшигт банталтыг ашгүй Тадана зогсоолоо. Би чамайг дагуулж яваад сургуультай танилцуулах уу гэсэн Катай найзтай болчлоо гэд бөө баяр. Маргааш нь Нажими амар баяртай орж ирээд удахгүй болох баяруудын талаар ярьж эхэллээ. Тадана гинэд шалгалтууд эхэлж байгааг санаад бүгдээрээ Наканагагийн гэрт очиж хичээлээ хийгийж уриалдаг. Замдаа явж идэл мэдээж хэрэг Рен гараад ирж байгаа. Тэгээд юун хичээл хийх? Наканага тэр хоёр баахан биефлээд бит хоёрын хинтний илүү дуртай бай. Яг одоо хэлгээд Комиг баахан зовооно. Дундыг байраад хоёуланд ч адилхан дуртай гэж хариулсан мэдээж таалагдахгүй. Марио тоглож байдал хийхээр шийдтiin. Коми Нажими хоёрыг бас оролцоолцсан. Даанч нөгөө биефлээд байгаа гарууд биш Нажими очичт юм да. Тэр хоёр угийн тэнцүү байх заяа тийм үү хаашийн. Урдчилсан шалгалтын дээрээ хүртэл яг адилхан оноо авчдаг. Жинхэнэ шалгалтын өдөр болж багш нь зааварчилгаа өгнө. Хуулж болохгүй зөвшөөрөл авахгүйгээр энэ тэндээс юм авч болохгүй л гэж байна. За тэгээ шалгалт эхлээд явж идэл Коми нэг харандааныхаа үзүүрийг хуглаад нөгөө харандаага унгаач тийм да. Багштай хэлэх гэсэн чаддгүй. Тадана албаар харандаага унгаагаад багшаас зөвшөөрөл авч тусланаа. Тэгсэн мань хүн өөрөө баллуургүй ирцэн байдیں۔ Комич гэлс ойлгоод баллуураа хувааж төрөний аргыг нь хэрэглэнэ. Тэгэнгүүт айгүй дотн мэдрэмж аваад хоёулаа иччихдэг. Орой гэртээ харьцан байж идэл дүүн баллуурыг нь гуйсан ч үггүй. Наадах чи ариун баллуур гэж авдیں۔ Бараг шүтэн болцсон юм шүү. Маргааш нь Коми хичээлдээ явах гээл гарсан ч амар шуурга болж байна. Буцаад ороод ирлээ. Тэгсэн угаасаа өнөөдөр сургуулиуд хичээллэхгүйгээ зарлцсан байдаг. Манай хүнч дотроо бөөн баяр. Гэртээ сайхан байжсэн ч аянга буугаад тог тасарчтیں۔ Тэдний гудамж тэр чигээрээ тас харанхуй болцсон. Коми айгаад болтгүй. Тадана зурагтаар үзээд Комиг зүгөөрөө асуухаар залглаа. Айцан гэдэг нь илт сонсогдож Таданоогоос уцаа таслахгүй юу ч хамаагүй яриад өгөөч гэж гуйна. Энэ үед ээж нь уцаар ирж байгаа охиноо хаалганы цаанаас хараад маш их баярлнаа. Тэгж байтал бороо зогсож нарч гарлаа. Маргааш нь Рен хичээл дээрээ сууж ийснаа гинэд Комигийн дотор хувцас ямар байдсан бол харъя гэж шийднэ. Тэгээд заваангаар гарч шалбаагийн дээр тоглоё гэсэн Комич дал цаанааг нь мэдэхгүй юм чи тгийл гэж юм. Рений төлөвлөгөө тогтоол усанд ойлгож Комигийн дотор хувцсыг харах. Даанч Нажими ийш тийшээ гүгээд харах боломж гардаггүй. Гинэд хүчтэй салхилсан чинь Коми юбкэ барьчнаа.
Рен эцсийн аргаа хэрэглэж шавхаан дээр унжаагаа юм шиг болоод баахан зураг дарна. Камерны линзэн дээр нь шавхаа нүсэрсэн байлгүй яах вэ? Арайчтай бурхан минь гээл байжснаа Комигийн солон хараад зогсож байгааг нь харангуйтаа сэтгэл санаа нь сэлмээл явцдаг. Хэдэн өдрийн дараа ангийнх нь 3 гар охтууд ярьсан. Хин хиний хувьд төгс болцоо нь ямар байх талаар фантазилсан сууж илаа. Эхлээд Нажими зармигтай болцоо, Наканакатай бол тоглоом тоглох, геймеруудын болцоо гэснэ Коми дээр ирээд гацчихдаг. 10 гаруй минут бодоод ч санаа олж чадахгүй. Юу ч хийсэн Комид жултах юм шиг санагдаад байгаа юм гинэ. Тадано хажуунаас нь сонсч ирсэн. Коми хормогч өмсцэн хамтдаа хоол хийж ийн гэж төсөөлсөн нааж байна. Оройн Коми зурагтаар Morning Cafe-ний талаар үзнэ. Ангидаа ирээд найзуудыгаа тийшээ явъя гэд уриалсан чинь Нажими Муурны харшилтаа гинэ. Ономинид хэлсэн чинь дуртай зөвшөөрж ин шүү. Тэгэхэд Morning Cafe дээр очисон. Оторитой таарлтчтэй. Муурнууд нь бүгд Комигоос зүгтаагаад Отори дээр очиж эрхлээ наалдаад идэх шүү. Комиг бүр атаархтал навнаа. Эндхийн муурнуудын ахлагч бололтой бормуур хэнийг ч бидээ хүрэгдгүй гинэ. Комиг майр их цантай харцаар ширтэл хөвтөд байлаа. Бүх муурнууд Комигоос зүгтсаар л тэгсэн нөгөө их цант ч хүрээд ирдээ. Ономины Комигийн зургийг дараад Тадано руу явуулахад мань хүн хамт яваагүй дэ нилээн харамснаа. Рен нэг өдөр Комитой би чамд хайртай гэдэг тоглоом тоглоё л гэж байна. Нүүрлөө нь харж агаад би чамд хайртай гэж хэлэнгүүт нөгөө хүн нь инех юм уу ижиж ямар нэгэн реакшн гаргавал хожигдтiin гинэ. Рен Коми руу сүрхий гихч нь харж агаад хэлсэн ямар ч хувирал байхгүй. Нажими гүйж ирээл хоолоогоо өөрчилж агаад хэлсэн бас л яадагчгүй. Мань хоёр дахин нэг удаа оролдоод ч амжилт олдгүй. Нажимигийн нууц зэвсэг Тадано. Манай хүн дотроо мангар их сандарсан ч сэжиг авахуулахгүй тулд тоглоомонд оролцохоос өөр аргагүй боллоо. Би гээл эхэлсэн нүүр нь улаагаад амар сандарна. Ашгүй энэ үед нь Коми тоглохоо болоод гараад явчлаа. Гэхдээ коридорт гарангуудаа нүрээ дарцсан үргэлжлүүлээд хэлхийг нь сонссон ч болоосоо гэсэн байж идэг. Маргааш Наканака Рен хоёр манай хүнийг Комигийн дотроо бодож байгаа юмыг нь яаж мэдээд байдгаа заагаад өг гэд гуйлаа. Тэгэхээр нөгөө хоёроос шалгалт авч хэд хэдэн нөхцөл байдалд Коми юу бодож байгааг таагаад бич гинэ. Даанч тэр хоёр юусоо тааж чадахгүй. Тэгээл хоорондоо хэрэлдээд уннаа. Тэгсэн Коми хурч ирээд та нар яагаад над руу амар ширтээд байгаа юм гэж асуудیں۔ Нөгөө хоёрч Коми түүг утчихлаа гээл амар сандарч Таданач нэг чухал юм шээ гэж тайвшруулад кафе орохоор явцгаалаа. Энэ хооронд Нинжа бой төсөөллийн ертөнцид омбцсан. Ажилдаа стрессдсэн байхад нь Отори угтаж аваад тайвшруулж ийн энтер гэсэн сууж идэг. Тэгснээ үргэлжлүүлээд бүр дээр үед амьдэрдэг болцсон. Кимоно өмссөн. Коми нөхрөө хорон санаатнуудаас хамгаалж ийн гэж төсөөлнө. Яг энэ үед нь Коми орж ирэхэд бүгд бантаад болчихлгүй яах вэ? Хэдэн өдрийн дараа анги дээр Комигийн гиз амар чанга дуурчтээ. Тэгсэн Катай нэг юм хэлж байгаа болтой хүрээд ирнэ. Тэгснээ сандраа толгой дотор нь төмөн юм эргэлдэжсэн гарч алахгүй гэж авдээ. Ангийнх нь бүр гайхацсан. Нөгөөдөг чинь бантаал гараад явцсан чинь Тадано яах ч гэсэн ойлгоцсон хоолоо бариад хүрээд ирлээ. Катай манай хүнийг хараад бөөн баяр. Хоолны газарт ороод сууж байхдаа Комил Таданог явуулсан байхдаа бид хоёрыг найзлуулахыг хүсэж байгаа юм байна гэж бодонгуудаа хөөхий өөрийгөө хүчлээл Таданогийн ам руу хоол хийж өгчээсэн чинь Коми яг харж идэ. Манай хүн бүр сандраад Таданогийн хажууд сууснаа чичирч салгалаад мөрөн дээр нь гараа тавьж энтер. Таданоч бүр эвгүүцтэй байгаа сте. Комид болохоор Катай Таданог зодох байгаа юм шиг санагдана. Тэгсэн Тадано чамд духгүй байвал өөрийгөө хүчлэх хэрэггүй дээ гэд хэлсэн чинь Катай яваа тайвширч идэл Комигийн гиз дахиад чанга дугарлаа. Тадано Коми тэр хоёрыг танилцуулж та хоёрын аашсан адилхан гээл яг хэлэх гэсэн Нажими амигийн тагласнаа битгий хэлээ. Энэ хിവэрэ байвал илүү зугаатай юм шүү гэдээ. Тэр орой Коми чихэрлэг төмсөнд яваад ирээд ааваасаа мөнгө аваад гарлаа. Машинтай худалдаач нэг чанга хашгирч дуудаж чадахгүйч дагаж гүйсээр байгаад ямар ч байсан төмсөө авч чаддаг. Энэ үед Тадано Мэйд кафе дээр эмэгтэй хүүхэжиг хувцасланаа санаад би яах гэж тэгвэ гээл нилээн ичнэ. Гинэт тэр хувцастайгаа Комитой бүжиглснээ бодоод бүр амар ичээд орд ирээ нураах шахдаг шүү. Тэгээд жаахан агаар амьсгалах гээд гараад явж исэн Комитой таарлтчдаг. Харанхуйд ганцаараа яаж явах вэ? Хүргээд үгүй гэсэн чинь
Зүгээрээ өөрөө явчихна л гин. Амралтаар хамт гадуур гарах уу гэд асуух гэсэн зориг нь хүрдгүй. Тэгсэн Коми араас нь дуудаад чихэрлэг төмснөөсөө өглөө шүү. Манай хүнчтэй алимдуулаад болзоонд ураад амждаг. Зул сарын өмнөх өдөр болж илаа. Нажими Коми руу залгаж бүгд хамтдаа зул сарын баяраа тэмдэглэе гэхэд Коми сандарч найзуудтай бэлэг авахаар дүүгээ дагуулад гарнаа. Сантатай тоглоом бамбрууш, лаа гэх мэт баахын мүзэд шийдэж чадахгүй удаадахаар нь дүү нь оролт авчаач гэж санал болгов. Ядж яхад өөрөө ичээд авч чадахгүй. Дүүгээ гуйж авахулнаа. 12 сарын 25-нд найзууд нь бөөнөр ирж зул сарын минь төрсөн өдрийн минь хүргэнэ. Миний төрсөн өдөр 26-нд штэ гэсэн хамаагүй гэд маш том муурны чихмэл бэлгэнд өглөө. Найзууд нь орчхоод байхад Коми муура тэврээл зогсоод байхаар нь Тадана юу гэж хэлэхээ мэдэхгүй. Таалагдчихвэл бүгднлөө нь имэйлээр баярлалснаа бичиж болно штэ гэдэг. Гэрлүүн орсноо бүгд амар бодол болоод хаан суувал Комитой ойрхон байх бол гэд бөөн тооцоолол хийгээ зогсчтیں۔ Коми хаан суун хажууд нь хамгийн түрүүнд очино гээл хөдөлгөөнийг нь ажиглаастай. Тэгсэн төлөвлөөгүй юм болж ээж нь Коми Тадана хоёрыг галтгоон туслуулах гэд аваад явчихлаа. Энэ хооронд нөгөө хэд Комид нэг зай үлдээгээд хин ойрхон сухаа үзэж хайч болоод аавуудад бөө юм болж исэн. Коми хурч ирээд Таданатай хамт суучтیں۔ Манай хэд хоолны дараа саваа сугалдаг хаан гэж тоглоом тоглоно. Бүгд суглаад хаан гэсэн бичгтээ саваа сонгосон нь бусдаа даалгавар өгдөг юм гин. Рэ мэдээж бохир аргаар үзнэ. Өөрөө саваа тарааж өөрөө хаан болсноо нинжа бойд мөнгө өгөөд Комигийн савааны дугаарыг нь мэдэж авна. Тэгэнгүүтээ номер 3 хаантай имэйл хаягаа солилцсноо гэж авдээ. Нажими хаан болоод бас л Комиг сонгож өөрийнхөө авчирсан Сантагийн хувцсыг өмсүүлнэ. Тадано хаан болсноо рэндом дугаар хэлж Ономинигээр хүзүүгээ бариулдаг. Макеро хаан болонгуудаа бүгдээр нь бид нар ялагдлаа. Чи хожлоо гэж хэлүүлдэв. Үнэн эвгүүгээр. Отори хаан болоод ямар даалгавар өгөхөө шийдэж чадахгүй 2 минут өнгөрлөө. 5 минут бүр 10 минут өнгөрөөд даалгаварч байхгүй. Замхран одноо. Дараа нь Комигийн ээж хаан болж 2 номер хэлээд би бинийгээ үнс гисэн чинь Тадано нинжа хоёрыг сонгосон байдээ. Нинжагийнхэн тэгсэн нөөр нь улааж энтер. Хамгийн сүүлд Коми хаан болж бүгдээрээ олон жил найзууд хിവэрэ байна шүү гэсэн даалгавар өгдөг. Үзэгдэл солигдож 12 сарын 24-ний өдөрлөө буцснаа. Комиг болзоонд урьснаа бодоод ичингүүрэн балаарад байжсэн. Маргааш Комигийн төрсөн өдөр гэдгийг мэдээд Нажими гэлс дуудана. Тэгээд бэлэг авахар болж бүгд янз янзын юм санал болгож байгаад Таданыгийн саналаар том муурын чихмэл авсан юм байлээ. Коми муурын дуртай юм чинь яг тохирно гэж найзууд нь дэмжиж цаашаа юу болсныг нь бүгдээрээ мэдж байгаа те. Орой болж бүгд харихаар явхад Коми бүгдэнд нь талархлын имэйл явуулсан байлаа. Нэг өдөр Коми хөшгөө нээсэн чинь цас орсон байгаас гадна 2 найз нь гадаа ирсэн дуудаж идэг шүү. Нажими шөнийн 3 цагт сэрээд цас орж байхаар нь тогтлоод 5 цагт Таданаг очиж аваад өглөө 6 цагт Коми дээр ирсэн байж байгаа. Тадано жижигхэн цасан хүн хийсэн чинь Нажими бүр томыг хийлдэ гэд хамтдаа баахан тоглолоо. Нилээн хугацааны дараа Комигийн ээж манай хэдийг хоол идгээд дууддаг. Нөгөө хоёр орсон хаагур Коми дахиад нэг жижиг цасан хүн хийгээд Таданогийн хийсэнтэй хослуулаад тавьчихдаг шүү. Комиг ирийнхэн тэгээ дахиад л эмээгэндээ очиж Акиратай баахан тоглоод сүмд очиж залбирахаар явлаа. Таарлцсан хүн болгоно л Комиг ямар хөөрхөн юм бэ гэд бишрээд байна шүү. Эмээ нь өнгөрсөн жилийн хүсэл чинь биелсэн үү гэд асуусан манай хүн биелсэн л гэж байна. Тэгсэн Инака энэ сүмд ажилладаг байжгаад сав санаандгүй таарчтэй. Сүмийн дарга нь манай нэг хүн өнөөдөр ажилдаа ирээгүй яг балраад ажиллаа гэд Комиг ажиллаад өгөөч гэж асууна. Тэгээд Инакагаар залгаж ажил хийж үзнэ. 1 сарын 2-нд Тадано нилээн оройтож сэрсэн Нажимийн гэрт нь өглөөний цай уугаад байж идэв. Өчигдөр энэ хоёр нилээн орой болтол тоглоом тоглоод Нажими эднийд хонцын гинүү. Тэгээд сүм рүү явахаар шийдэж найзууд руугаа залглаа. Комиг утас нь холбогдохгүй. Рен Хавайд амарж байгаа мөртлөө Коми ирэх юм бол би очноо л гэж гин. Наканака амар чухал тоглоом тоглож исэн мөртлөө бас л очно гин. Макеро Комигоос лаг болох гэж бэлтгэл хийж Иномине дүү нараа харж Катай дасгал хийгээд чухам завгүй байлаа. Инака хөдөө байгаа болохоор утас нь сүлжээгүй байдаг. Коми руу дахиад залгаад үцгүү гэсэн Нажими дүүтэй нийлээд
Таданаг шоолоод идэв. Ашгүй Коми өөрөө залгаж манай хүний санаа амарлаа. Дүүнд гисэн юундаа ичээд идэв гинэ. Гү яах вэ шалтгаантай болоод ичиж байгаа байлгүй. Бүгд цөмдөр уулзаж залбираад энэ жилийнхаа аз хямрыг шалгасан Коми ганцаараа оол замыг ихтэй байна гэсэн цаас сугалсан байдаг. Маргааш нь Катай Тадан руу залгаж готоогдох уу гэж асуулаа. Нэмээд өөр хүн дуудчих уу гэсэн Катай дотроо. Үгүй, хоёулахнаа явчих болдгүй мүү гэж хашгирсан ч гэсэн тэгэл гин. Коми Катай хоёр бие биенээс айгаад сүйд болж байна. Бүр түйж гулгаж чадахгүй. Манай хүн зааж өгөхөөр болно. Ханнаас барайл нөгөө хоёр арай гэж явж исэн. Коми санаанд гулсаж яваад Таданаа аварч гараас нь хөдлөөд зааж өгч исэн. Гэнэт хоёулаа бантаа явцдаг. Тэгээд Катайг ч бас хөдөлж байгаад зааж өгнө. Үнэн инээдтэй. Даанч даарснаасаа болоод Таданаа маргааш нь ханаа төрсөн сэртийн. Ээж дүү хоёр нь байхгүй. Манай хүн босч чадахгүй баларнаа. Яалтчгүй тусламж хэрэгтэй болж Нажими руу залгалаа. Тэгсэн андуураад Коми руу залгсан байд юм да. Хэсэг хугацааны дараа хаалга тогшохоор нь Нажими ирчлээгээд онгойлгосон чинь Коми бэжидийн. За тэгээ цай хоол хийж өгöd манай хүнийг асарч халамжилнаа. Бүр халбагдаж өгөх гээд байдаг шүү. Хэрэгэлсэн аяг тавгаа угаачаад ирсэн. Таданаа унтцсан байла. Коми бөөнд алим гарнаас нь барьсан байжээсэ Нажими ороод ирдэг. Оо, Коми-сан ирсэн байсан юм уу гэсэн. Үгүй гэд толгоогоос сэгсэрч өгч гэнэ. Ирээгүй гээд байгаа мó. Толгой чинь саллаа хөөе гинэ. Оройн Коми Нажимиг буруу ойлгосон байх вэ гэд залруулга захиа бичнэ. Арай гэж захиагаа бичээд маргааш нь локер руу цэмэрхэн хийх гэсэн Нажими хүрээд ирд юм да. Хайрын захиа гэж бодоод шүүрч аваад гүүчин. Иш Коми минь дээ. Таданагийн би гайгүй болсон ч өчигдөр амар халуунтай байсан болохоор Комиг жинхнээсээ ирлүү юм харлуу сайн санахгүй байлаа. Сургууль руугаа ороод ирсэн чинь Нажими яг захиаг нь булаагаад гүйж идэв. Геймт хүн гэлбэлцэн гихчээр Коми Таданаг хараад бөөч эвгүй байдалд ордог. Энэ үед Нажими захиаг нь задлаад уншсан чинь би Таданагийн судасны цохилтыг нь шалгаж ийсэн гэсэн байдаг шүү. Таданач Комигийн гэрт нь ирсэн ирээгүй баттаа мэдэхгүй болохоор ирээгүй байхад нь ирсэнд баярлаа гэчвэл арай л creepy юма гэж бодонгуудаа олигтой юм ярьж чадахгүй. Тэгснэ тэрний дараа чи юу хийсэн бэ гэд асуучдаг. Аминда уцаар андуурч ярьсны дараа гэж асууж байгаа. Комич миний гарыг нь барьсныхаа дараа юу хийсэн бэ гэж байгаа юм байхтаа гээл хар хурдаараа зүгтаачнаа. Нажимитэй дараад Коми өчигдөр яасан бол гэд асуусан чинь чиний судасны зохилтыг шалгасан гэсэн шít гэж авдیں۔ Коми 0-д орцсон. Яана мэдчихсэн байхтаа гэд нүүр хийх газаргүй болсон сууж идэг шүү. Манай анимд хоёр шин дүр орж ирнэ. Шисуда, Кометаны хоёр. Шисуда өөрийгөө амар царайлаг гэж боддог. Коми яагаад юу надтай ярьдгүй бол гээл өөрөө очиж ярихаар шийдсэн. Комигийн фэнүүд бөөнөрө гарч ирээд мөрлөөд түлхээд ойртуулдгүй дээ. Ядж байгаад нөгөөх нь ойлгохгүй. Эднэр чи миний фэнүүд юм бэ шít. Тэнэгхэн амьтад ч юу гэж энтер. Рэ нөгөө амар яриагаар сүрдүүлээд амжнаа. Би жаахан сонирн байх ч өөрийгөө талент харж ирч хүч аваадахыгээд 0 орохдоо алчуураа унгачдаг. Коми тэрийг нь аваад өгсөн чинь энэ охин надад уралчиж бүр унаж тусч яадаг шүү гэснээр маргааш нь дугаараа солилцъегээд нүүрэнд нь уцаа наачнаа. Коми ч яахаа мэдэхгүй зогсож яснаа яваад өгдөг. Шисуда аниулсандаа итгэж чадахгүй анханасаа Таданогийн дугаарыг авах гэсэн юм шиг царайлна. Ингээд Тадано өдөр бүр өөрлөө нь янз янзын селфи явуулдаг шинэ найзтай болчихноо. Нэг өдөр сургуулаараа Кёто руу аялахад бэлдэж багш нь баг болгож хуваах талаар ярьлаа. Тадано Нажими хоёр маш сэтгэл хөдлөлтөөр Кётогийн тухай ярьж байхад Коми нэг л өөр юм бодоод сонирн байгаад байдаг. Гэртээ харих замдаа Тадано Комиг дунд ангидаа аяллаар Кёто руу явж байсныг нь мэдэж авна. Тэгээд салаад явж байтал Коми уцтаж удаан ярьсан дуучлаараа би өрөөсөө Кёто явж байгаагүй. Дунд ангид аяллаа багт хуваагдахад би нэгч найзгүй байсан болохоор ганцаараа баггүй үлдсэн. Хүүхдүүд хайчуулууд аавуудаж хожигдсон баг нь намайг авч байсан гэж ярьлаа. Тэгээд тэд нарт төвгуудаад байгаа юм шиг санагдаад аялд яваагүй гинэ. Тадано тайвшруулж одоо зөндөө найзуудтай болсон юм чи тийм юмд санаа зовлтгүй гин. Анги дээр нь бүгд л Комитой нэг үг олох гээд дайраад идэг. Даанч багш нь суглаагаар багт хуваанаа гэж зарлана. Маргааш нь Коми өглөө 5 цагт босоод
Маш их тогтолтойгоор галт тэрэгний буудлын дээр очлоо. Сургуулиас нь галт тэрэг захиалсан зөвхөн тэдний ангийнхан суунал гиншүү. Нажими оронгуудаа нам унтаж манай хүн жаахан ганцаардах маягтай. Хэсэг явсны дараа хүүхдүүд фракцаараа хөзөр тоглож юм ярьж Тадано, Катай Шисүке хоёртой нэг өрөөнд хуваарлагдсан байв. Коми болохоор Микүний Сасаки гэд хоёр охинтой таарсан байдаг. Сасаки уур амьсгалыг зөөлрүүлж амттангаар дайлсан ч Коми нэг л учраа олж харьцаж чаддгүй. Манай хэд Кёотод буугаад автобусанд суусан гайд нь хит дуржигнуулж ярьж хагаад хилээ азчдیں۔ Нажими нүүрмгийгээрээ гайдыг найз залуутай юу гэж асуугаад амждаг. Дурсгалт сүмдэр очиод гайд хамаг чадлаараа тайлбарласан ч хүүхдүүдийн хамаг анхаарал зөвхөн Коми дээр. Алтан сүмдэр явж исэн танихгүй хүмүүс Шисүдог харваас алдартай од байх шиг байна гэд зургийг нь дарж интэр. Автобусанда буцаад орсон хүүхдүүд бас л гайда тоодгүй. Юм хум идээд анхаарч байгаа хүн алгаа. Коми Тадано хоёр л яриаг нь сэтгэлээсээ сонсч ийла. Нэг усан ориглууртай газар очисон чинь Рен аз хямар хайр дурлал авчрах байх гээл уснаас нь ууж өгнө. За тэгээд буудалтаа очиод охид хүүгүүдээр хуваагдаж өрөөндөө ороход Нажими охидын группт орчдөг шүү. Та нар Нажимиг охин гэж бодож гинэ үү, хүү гэж бодож гинэ үү? Комент үлдээгээрэй. Оройн хоолны дараа багш нь охтууд дээр ирж халуун усанд орё гэд аваад явна. Үзэгдэл солигдож хөвгүүд бас усанд орж байна. Тэр дунд Катай булчин шөрмөсөө гайхуулад аюул болж шүү. Бүтэн семестр хичээлээ тасалж биеэ хөгжүүлсэн хүн чинь энэ зэргийн байлгүй л яахав те. Шисүто Катайтай хамт зураг авахулъя л гин. Сүүлдээ босод хөвгүүд нь ч нэмэгдээд бөөн сүртэй поз авцгааж Таданогоор баахан зураг даруулдаг. Маргааш нь ямар нэгэн хөтөлбөргүй болохоор багш нь хотоор чөлөөтэй зугаалах зөвшөөрөл өгнө. Комигийн группч бас хөөрхөн төлөвлөгөө гаргаж замдаа янз бүрийн юм ярьлаа. Нэг охин нь ёо тоглох дуртай. Бүр мэрэгжлийн төвшнийх болох хүсэлтэй байгаа гэж ярьлаа. Манай хэд парк орж баахан тоглоод амттан авч идээд буг хооллож нилээн удаад арай л гэж галт тэргэндээ амжлаа. Коми найзуудынхаа зургийг дарцсан нөгөө хоёртоо үзүүлж баахан инээлдээд орой болохоос өмнө дахиад нэг газраар орж амжуулах гээд гүүж өгнө. Тэнд очиод Коми гейшагийн дүр тувирахад найзууд нь дэндүү хөөрхөн юм а гээл уйлах шахнаа. Тэгсэн баахан нинжа гарч ирэл Комиг хулгайлах нэ. Энэ газар нь хүссэн дүрдээ хувраад тоглоомоор байлдаж энтэр болдгийм байна л та. Тэгсэн Сасаки 0-оос гарч ирэнгүүтээ Коми аюулд орсныг ойлгож маск зүгээд ёёгоо гаргаж ирнэ. Хамаг зэвсгийн эрдмээ үзүүлээд биш ёёгийн эрдмээ үзүүлж Эйфлийн цамхаг хүртэл хийж харуулсан нинжа нар бууж өгөхөөс яхав. Микүний ялангуяа бүр биширцэн. Сасаки тэрийг сонсоогүй царайлаад яваад өгдیں۔ Маскгүй болцсон эргэж ирснэ. Пөөх тийм үү хэн байсан болоо гэж гайхаж энтэр. Өөрийнхөө худлаа ярилтанд өөрөө бүр итгэцэн байдаг шүү. Өмнө нь иймэрхүү юм болохоор хүүхдүүд ёо тоглодог энтергээд шоолоод идэг байсан юм шиг байлээ. Харин одоо бол чин сэтгэлээсээ өөрийг дэмжих хоёр найзтай болцсон учраас дахиж нуугдах, худлаа ярих шаардлагагүй болсноо ойлгоно. Тэгээд бүр үзүүлээд лааж гинэ. Оройч болж охтууд хайр сэтгэлийн талаар ярилцсан. Сасакид сонирхдаг хүн байхгүй гэхэд Микүний ичингүүрж жагаад Катайг крашлдаг гэдгээ хэлнэ. Коми сайн хүн байгаа. Гэхдээ хин гэдгийг нь хэлж чадахгүй нэ гэсэн охтууд эхний үсгийг нь хэлчээжтэй гэд баахан гуйна. Тэгсэн цараа Таданогийн жинхэнэ нэр нь Хитохито штт. Буцах цаг болж манай хэд гүйлдээл бас яаж зүгээр байх вэ? Замдаа ганц хоёр драматиж аваад л гал тэргэндээ орно. Коми аялалдаа ядарсан бололтой унтаад өглөө. Сасаки Комиг өөгүй төгс охин гэж боддог байсан чинь бид нар шиг л жирийн охин байсан байлаа энтергээд ярьж ийсэн. Ойлоо явж Таданог прэнктэй илгэн. Коми нэг л сонирн байна гэд айлах гинэ. Тэгсэн санаандгүй Микүний өөрөө прэнктүүлэхээ шахаад Катайгийн хажууд суучдаг шүү. Тадано буцаад ирсэн суудал дээр нь хүн суудсан байхаар Комигийн хажууд очлоо. Тэгсэн нойрондоо манай хүнийг дэрлээд унтчихдаг. Нэх удалгүйс ирж яана төвөг утчихлаа гэд баахан уучлах байна. Тадано аялал хэр байсан талаар асуухад Коми шин найзуудтайгаа авахулсан гой зургаа үзүүлнэ. Нөгөө хоёроо буцаад ирэхээр нь одоо 79 найзтай болох л үлдлээ гэдэг байгаамаа.
Маргааш нь хичээлдээ очиод Коми бүгдд нь сайхан аялсанд баярлалаа гэд хэлэх гэсэн чаддгүй. Хүүхдүүд бүгд аяллахаа талаар ярьцгааж байгааг хараад Коми шууд оролцож чадахгүй хид хуурнаа. Жирийн царай, заналтай царай, ганц л амьдрна гэсэн царай. Тэгсэн ч хөдөлж чадахгүй зогсоол байдаг. Ингэж зовж байгааг нь Тадана хараад жаахан түлхэц өглөө. Микүний дээр очиод өглөөний минь гэсэн бичгээ харуулхад эргүүлэл мэндэлдэг. Хүүхдүүд ч ваа гээл тойроод ирнэ. Хэд хоногийн дараа Ономины Комигоос Валентинаар юу хийх чинь л гэж байна. Манай хүн чийдээгүй байгаа гэдгээ хэлнэ. Тэгсэн Коми Отори хоёрыг гэртээ хамт шоколад хийх үү гэд асууж байна. Таданууд болохоор охидын өдөр учраас чамааг урьж чадахгүй нэ л гин. Ономиныгэнд очиход хоёр дүү нугтаж ирээл баахан сахилгууддаг. Комиг харж зогсож ийснэ зогчоод зүхтаачтیں۔ Галтгоонд ороод манай хэд ажлаа хувааж авнаа. Коми шоколад маасл хайлуулж Оторыг гурил шигшиж Ономиныгийн дүүнарч бас тусалдаг. Шоколада болгох хооронд бүгд хөзөр тоглож идэл нэг дүүн та яагаад ярьдгүй юм л гэж байна. Нөгөөх нь тэгсэн харин тийм гээл нээг чан хашгирцгаанаа. Ономины тэндээс ичимхийл байхгүй юу да. Битгий наад их чигээ зовоогоод байл гин. Хүүхдүүд Валентины өдрийн талаар асуухад эгч нар нь эмэгтэй нэрэгтэйдээ шоколад өгч хайраа илэрхийлдэг талаар хэлж өгнө. Маргааш нь Коми Таданагийн локрыг олох гээд эргэлдэжсэн хэн нэгэн ирж яхаар нь гялс зүгтаачна. Тадана араас нь хараад жаахан гордож локроо шалгасан юу ч байдгүй. Манай хоёр анги дээр олигтойч мэдлэхгүй жаахан банталттай байжээ. Нажими гэрэлгээгээ цацруулж ирээл Комид жижигхэн шоколад өгөхөд Коми маш их баярлаж хийсэн шоколаднаасаа өгнө. Рен харин өөрчгөө царайтай шоколад хийснэ Комид өгч эргүүлээд уудтай шоколад авангуудаа баярлаад ухаан алдаж энтер. Катай Валентины өдрийн талаар олигтой ойлголт байхгүй ч ямар ч байсан Таданод зориулаад шоколад бэлтцсэн байдیں۔ Нинжа Гай Инакагаас бор сахараар хийсэн амттан бэлгэнд авчийн гэд мөрөөдсөн л суужэла. Микүний найзуудынхаа шахалтаар Крашта шоколад өгнө. Манай хүн эмэгтэй хүүхдээс шоколад авч байгаагаа ойлгож байгаа мó. Баярлаач байхгүй амн ангалзаал үлдэнэ. Коми Катайд ч бас шоколад өгөхөд Тадана жаахан атаархна. Жаахан ч биш нилээ атаархна. Катай Таданад бэлдэж авчирсан шоколад өгөхөд манай хүн яана би юм бэлдэж ирээгүй 3 сарын 14-нд л шоколад авчирч өгнө гэлээ. Тэр нь хөвгөөд охтуудад шоколад бэлгэлдэг өдөр юм байлээ. Тадана горилго тасрахгүй харихтаа дахиад локро үтсэн юу ч байдгүй. Гутлан дотор нь нэг чулуул орцсон байдیں۔ Гэртээ оронгуудаа үнэхээр ялагдсан мэдрэмж аавна. Ганцаархнаа нэг ч охиноос шоколад авсангүй штт би гээл бөөнсүр. Дүүн ахыгаа хараад л юу болсныг нь ойлгоно. Ээж нь Таданыг хараад битгий гуниглаа. Ээж нь хүүдээ шоколад өгье гэдээ. Гэхдээ ээжийн өгсөн шоколад яагаад ч Валентины шоколаданд тооцогдохгүй өстэй. Манай хүн хэсэг эм ороод сууж идэл оройн хоолны цаг боллоо. Дүүн ахыхаа сэтгэлийг засах гээл миний ах чинь ээжээс бас найзаас шоколад авсан гээл яриад байж идэл цонхны цаанд хин нэгэн ирж байгааг нь харагдлаа. Дүүнч зайрмаг аваад иргэж гуйсаар байгаад гаргана. Манай хүн хувцас өмсөөл хаалгаа нээсэн чинь Коми гадаан зогсож жогод толгоогоо зохиулчтیں۔ Таданоч бүр гайхах баярлах зэрэгцээд Комиг санаандгүй зогчлоо гэд уучлахгүй. Тэгсэн Коми Нажими энэ цаасыг дамжуулаад өгчих гэсэн гингүүтээ яваад өглөө шүү. Манай хүнч баяртай гээл үлдсэн мөртлөө дотроо амар сайд байла. Коми надад дургүй юм бахтаа гээл баахан юм ботсон алхаж исэн. Коми гинэт Тадана гээл хашгирснаа зориулж хийсэн шоколадаа гаргаж өглөө. Найзын хуваар өгч байгаа шүү гээл хэлэхээр нь манай хүнч сандраал тэглгүй ах уу ойлгомжтой гээл авнаа. Гэхдээ л бөөн баяр. Комич сандарсан мөртлөө хийсэн шоколаднуудаас хамгийн гоё болсон нь энэ хэд байсан гэдэл тайлбарлаж ийснэ гүгээд явцдаг. Маргааш нь Коми өчигдөр болсон явдлаа бодоод ичиж өгөхөө шахаад л байж исэн. Ээж нь хурдан босож хичээлдээ яв. Тасалж болохгүй гэсээр байгаад арай гэж явуулнаа. Иноминэ таарлаж өчигдөр шоколад өгсөнд баярлалаа гэснэ. Чи нэрээ амар их шоколад авсан байх та. Битгий бүгдийн идэрээ таргалж штэ л гин. Ангийнхаа өвдөнд ирээд Тадана байж ахаар нь орж чадахгүй зогсоол эдээ. Найзууд нь ирчгээр нь яах ч аргагүй орж байгаа. Тадана мэдлсэн чинь
Коми яг хамгийн анх уулзсан шигээ царай гаргаад ширтээд идэв. Бараг өдөржингөө тийм царайтай. Нөгөө Комигийн царайны хувирлыг уншиж чаддаг хүн чинь яагаад байгааг нь ёор ойлгохгүй. Шоколад гоё амттай байсан шүү гэд хэлсэн чинь босоол гүйчтэй. Үзэгдэл солигдож Ренгийн фракц Акако гэд охин хичээлдээ явж илаа. Таданатай таарч нэг цоглог мэдлчээд яарад байна гэд төрүүлээд явчихнаа. Тэгсэн гэрлэн дохион дээр дахиад таарсан чинь Акако майр ууртай байлаа. Бүх гэрэл улаан таарад байгаа гинэ. Ядж яхад нэг хүн замыг нь хааж саатуулаад чихвч нь орооцолтоод арай гэж ногоон гэрэл ассан үдээс нь тайлагдаад болдгүй шүү. Мангас цаашаа болцсон сургууль руугаа яваад орсон. Рен харснаа мэдлэлгүй үриж гин. Ууртай байхад нь мэдлэх байтугай харьцах хэрэггүй гэж боддیں۔ Гинэ. Стресс уура, хоол идэх, усанд орох, бейсбол зохих гэсэн дөрвөн аргаар тайлдаг гэж шүү. Акакоч жижиг сажиг юмд уурлал, улам уурлал, хувцсан дээрээ жүүс асгангуудаа тесэрнэ. Найзууд нь бушуухан зүгтаад алга болж байгаа. 0 ороод цамцаа цэвэрлэх житл чихвч нь ус руу унахаа шахна. Азар Коми барьж аваад бүр орооцолтойг нь гаргаад цэмцээлгээд өгчтیں۔ Акакоч уйлаад хамт явж бөмбөг цохигээл гуйлаа. Коми, Тадано, Нажими бүгд хамт очиж Акаког тайвширтал нь хань олноо. 3 дугаар сар гарч хөвгүүд таалагдаг охиндоо шоколад өгдөг баяр болох төгчээлээ. Тадано Комиг өгсөн шоколадны уутыг үнэрлэлцэн сууж ягаад дүүдэ баригдчихдаг шүү. Манай хүнч Комидо шоколад өгнө гэж догтлоод ямар төрлийн шоколад, ямар утга бэлэгдэлтэй байдаг талаар судлаад явж өгнө. Бүр шийдэж чадахгүй байжээс дүүн асууж гин. Та өөрөө ямар шоколад бэлгэнд авсан бэ? Яг найзад зориулсан шоколад мөн байсан уу? Хайраа илэрхийлсэн мөртлөө бантаад найз нөхдийн шоколад шүү гэд хэлсэн болов гээл. Хэрвээ хайрын шоколад байсан бол аятайхан бэлэг авч өгөх хэрэгтэй шүү. Та тэр хүндээ юу н сайн юм уу гэж шүү. Манай хүн ч амар сандарч нилээ маяглж байгаа л сайн гэж хэлж болноо л гэж байна. Дүүнд гисэн шууд хамт дэлгүүр явъя гээл аваа явчихнаа. 3 сарын 13 5 дахь өдөр болж жинхэнэ баярын өдөр нь Бэмб гарагт таарсан байлаа. Коми мэдээж хэрэг өглөө ирэнгүүтэл баахан бэлэг авнаа. Рен өөрийнхөө чихрэн баримлыг өгсөн ч байх шиг. Харин Гатай Микунигийн ширээн дээр жижигхэн ууттай юм тавьчаад гэлс зүгтааж байгаа харагданаа. Тэгснэ Комид булчин хөгжүүлэх ном бэлгэлж идэг шүү. Комид юу гэхээ мэдэхгүй сонин царайлал. Гатай бас бантаж сонин царайлал хөгжилтэй хүмүүс шүү. Маргааш нь Тадано хамгийн гой хувцас өмсөд Комид бэлгээ өгөхөөр гэрлүү нь явна. Яах уу гэж байгаа л хонхыг нь арай гэж таарсан ээж нь гарч ирээд Коми дэлгүүр явсан. Өрөөнд нь хүлээж агаарэ гэд оруулчтэй. Манай хүн аимшигтай сандраал байжээсэ аав нь ороод ирлээ. Манай хүнд цай авчирч өгөө гэсэн өөрөө уучлаа. Маш эвгүй, чив чимээгүй. Тэр хитгэн минут аимшигтайгаар өнгөрчийтэл ашгүй бурхны минь аврал Коми ороод ирлээ. Аавыгаа гэлс гаргаад хамаг юмаа зэгцэлж гарнаа. Майр сандралтай Тадано аавынхын цайнаас нь ууж энтер. Валентинаар шоколад өгсөнд баярлаа гэд бэлгээ өгсөн манай хүн гарын тос чихэр бэлдсэн байлаа. Тэгснэ за би явлаа гэж цочтол нь хэлж энтер. Комид бэлэг нь маш их таалагдана. Хичээлийн жил дуусахад хэдхэн хоног үлдсэн байлаа. Коми нэг л гунигтай байгааг Тадано анзаараад л байв. Амралт эхэлж найзуудаасаа холдно гэхээр гуниглаад байгаа мэн л да. Тадано тэрийг нь маш сайн ойлгож байгаа болохоор хамт өнгөрүүлсэн нэг жилээ дурсаад ярьж итэл Нажими шүхрээ мартцсан байна. Хамт явъя гэд хүрээд ирнэ. Хичээл амрахаар бүх найзуудаа дуудаж гадуур явъя гэснэ. Коми чи бүгдэн лөө нуцтаарэ гэж авдээ. Үзэгдэл солигдож хичээлийн шинэ жил эхэлж байлаа. Манай хэд ахлах сургуулийн 2 дугаар ангийн сурагч нар болжээ. Коми Тадано тандаж энэ жилийг ч гэсэн хамтдаа хөгжилтэй өнгөрүүлцгээе гэлээ. За ингээ season 2 нь дуслаа. Одоогоор season 3 нь гараагүй байгаа шүү. Манайхан тэгээд лайк, subscribe дараад комент хийчээрэй. Удахгүй шинэ анимаараа уулзцгаая.